Тэгэхээр яг нэг талаас үнэн шүү дээ. Харах шиг болтлоо ингэсэн угжирцэн зөндөө хүмүүс байна шүү дээ. Тэгчээд одоо камер харангуудаа бусдын төлөө юм шиг гэтэл камерын цаанаа дандаа өөртөө ашигтай өөрийнхөө бизнесийг арвижуулсан. Хүүхдтэй нэг уулсан зэлээс авдаг гэсэн ийм өвөөгүй хүмүүс байгаад байгаа байхгүй. Үлбийсэн. Тийм үнэн шүү дээ. Үлбийсэн. Сайн байцгаана үзэгчдээ томчуудаас асууя нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай зочноор Монгол ардын намын нарийн бичгийн дарга, Ховдоос Харвард руу номын зохиогч, Анлаг подкастын хамтран бүтээгч Батнайрамдал ирсэн байна. За миний урилгыг авч ирсэнд баярлалаа. За намайг урьсанд маш их баярлалаа. Ямар уртгүй юм шин бэ? Үгүй яах вэ? Надад баг тэр Ховдоос Харвард руу номын зохиогчтэй Анлаг подкаст гэдэг нь илүүд гоё санагдчихээн л да. Гоё санагдаж байна. Гоё санагддаг. Улс төрийн гойшингаа хэлхээ санаа зовоод идэв. Гэхдээ санаа зовх юм байхгүй ш. Тэр дандаа л хэлэгдэх юм шиг байхгүй. Оцсон газар болгонд Ховдоос Харвард руу номын зохиогч гэхгүй шүү дээ. За эхний асуулт. Ягаад ч энэ одоо лоббидод гэдэг юм уу биднийг ингээд ойлголцсон юм уу нэг улс төр муухай, улс төр заваа, улс төрөөс хол бай, улс төрлөө орвол худлаагаар олно, хогингаар олно гэдэг нэг ойлголт бидний дунд байдаг болчих. Тэнгүүд би албаар түүлтэр улс төрийн чи авчраа ярилцъя л да. Тийм болохгүй бүтггүй гараад байд юм уу гэж энэ нэвтрүүлгийг эхлүүлсэн байхгүй юу. Тэгээд орсон чи ямар юм бэ? Тэгээд улс төрд орсон чинь карьер хувьд ч юм уу, нэр хүндийн хувьд ч юм уу, жаа хүмүүс дийслэх гэдэг юм уу? Тэгээд ямар мэдрэмж төрж ер нь ингээд албан тушаалаа өөрчлөгдөөд улс төртөө гүн гүнзгий ажиллах тусам ер нь ямар вэ? Би бас тэгж л боддог байсан шүү дээ. Энэ улс төр жишээл худлаа те. Яа амар ядаргаатай те ингээл дандаа сөрөг байдаг те. Дандаа болохгүй бүтэхгүй хин нэг идэж уусан ч юм уу те лөө үрцэнсэн дандаа л улс төрчтэй холбоотой байдаг те. Эсвэл дандаа нэг буруу шийдвэр ингээл хүмүүсийн бухимдлыг те хэрэгээр гаргаж байгаа юм шиг ингээл би бас яг тэгж л хардаг байсан те. Ялангуяа би ч нөгөө гадаадд бас утсан те. Америкт оюутан болоод ажиллаад дараа нь Австральд ингээл ажиллаж байхдаа ингээл Монгол дээр юу Монголд юу болж байгаа юм бол гэл мэдээ харна шүү дээ те. Тэгэхээр дандаа нэг ингээл болохгүй бүтэхгүй те ингээл эсвэл улс төрчтэй орооцолцсон нэг болохгүй бүтэхгүй. Тэгэхээр ядаргаатай гэж те. Бас яг тэгж хардаг байсан л да. Тэгээ хамгийн гол нь ер нь гадагшаа том орнуудыг те ингээл Америкт ч юм уу, Норвегид ч юм уу те Австральд ингээл амьдрал тэгэл тэнд ажиллаад ингэх тусам Монгол бас ямар их потенциалтай байдгийг айгу ойлгосон. Тий. Тэгэхээр бид нар дотроо ингээ байгаад те өдөр тутмынхаа магадгүй ингээл амьдралтаа нэг хэмнэлтэд орчдөг ч юм уу тэгээд анзаардаг баг. Тэгээ гадагшаага эх орноосоо холдох тусам одоо эх орны үнцэн те улам тод болдог айгу сонирхолтой шүү дээ. Тэгээд Монголд ямар их потенциал байгааг би баг Австралид байхдаа илүү сайн ойлгосон. Ялангуяа би нэг уул уурхайн чиглэлээр банкир байсан байхгүй. Тэгэхээр чин дандаа нэг Австралийн том уул уурхайн компаниудад зөвлөгөөг нь те. Тэгэх тусам Монгол яагаад ингэж болдгоо юм болоо те. Бид нар бүр эндээс том уургаад шүү дээ. Эндээс илүү потенциалтай байна штэ гэд. Тэгээ яагаад ингэж өөрчилчих болдгоо юм болоо гэд. Тэгээд хоёр сонголт л байна л да. Тэгээд эсвэл ингэж гаднаас нь хараад те ингэж болохгүй бүтэхгүй гэн те. Яг нөгөө шүмжлэгчдийн нэг байх уу эсвэл ингэж дотор нь орж байгаад тест алцаат те шүүлүүлж байгаа чамаагүй тэрийг нь те өөрийнхөө хүснээрээ өөрчлөө явах. Тэгэл олон жил ботсон л доо. Тэгж байгаа дөрөөсөө тэгэл өндөр цалинтай ажил мажлаа Австрали тэр чигээр орхиол Монгол ирсэн. Монгол ирсэн шалтгаан нэг тийм улс төрд орн ч юм уу тэр талаас ерөөсөө бодоо. Гэхдээ би миний хүсэж байгаа нэг Монголын нэг төсөөлөл байж штэ надаа те. Яг би нэг ирээдүйдээ би амар төсөөлдөг л те. Мөрөөддөг те. Миний мөрөөдлийн нэг хэлбэр байгаа байхгүй. Тэгвэл тэрний төлөө би очоод та нэг жигга хязгаа шамлж байгаа нь үзмэр санагдсан л да. Тэгээ яг тэр мөрөөдөлтөө хөтлөгдөөл ирсэн л одоо ингээд дотор нь те. Тэгээ таны сонголт ч өөрөө Монгол ардын нам 8 жил ирэх байсан тийм нам шүү дээ тий. Тэгээд одоо монголчуудын толгойд нэг ойлголт байна шүү дээ. Ардын намхан л хулгайч. Бүхэл заваа юм ардын намынх, тэгээ дотор нь сайн муутай олон л хүн байна. Та тэгээ дотор нь орсон чинь нэрээ тийм төмөн хулгайчтай, үнэхээр дампуу, үнэхээр бүтэхгүй юм байна уу? Тэгээ та нэг ярилцлагатаа дурдсан байсан системийн хувьд ингээд байн өөрчлөгдөө, шинжлэгдээд явдаг нам гэж ярьсан байсан. Тэгээд тэр нь яг байдгийн байна уу? Эсвэл орсон чинь нэрээ заваа хулгайч нар ингэжүүлж буруутчих гад нэг тийм муу санаатай байхаар байсан уу? Яг намд орсон чинь орчин уур амьсгал нь танд ямар байсан? Ер нь юу юм бэ л да одоо сая жишээлбэл ингээл болсон зэлийн сан гэл тэн дээр шүүлүүлээ гэл болохгүй нь гаргаж ирж штэ. Тэгээд тэр бол нэг ер нь болохгүй бүтэхгүй нэг тийм нам хамаарахгүй тий. Яг үл аль намд нь байгаа.
арчилсан намж ялгаагүй, ардын намж ялгаагүй болохгүй бүтэхгүй тий одоо хулгайлан өөрт холбоотой маш олон хүмүүс аль альд нь байдаг юм байна. Тэгэд тэрийг нэг ингээ манан гэл нэг яриадсан шүү дээ тий. Би ихэд манан гэдгийг нь ойлгохгүй байсан. Яг манан гэхээр яг л нөгөө англиар бол нөгөө fog тий. Ингээл тийм fog байгаа л тэгэл дотор нь юм харагдахгүй тий. Ингээл тэрийг манан гэдэг юм болсон чинь Монгол ардын нам арчилсан нам гэсний товчлол юм байлаа шүү дээ тий. Тэр чинь яг л тэр үнэ бодит юм байлаа л тий. Тэр чинь нөгөө хоёр нам хоёлоо тий одоо яг тийм fog гэх юм үү тий ингээд булангарцсан юмд орооцолтсон гэдэг тий. Тэгэхээр одоо жишээлбэл альва нэг асуудал гаргаж ирэх юм бол тэн дотор жишээлбэл манай намын хүмүүс утгалцсан байх магадлал маш өндөр. Болсон зэлийн санч ялгаагүй бүгдээрээ утгалцсан байсан. Гэхдээ шинжилэл хий энэ бүгдээрээ зарчим дээр тулгуурлаж яригдж байгаа зүйл л та тий. Тэгээ нөгөө хүн болгонд принципл буюу зарчим гэж байгаа шүү дээ тий. Чамд ч гэсэн зарчим байгаа. Аав ээжээс чинь өгсөн те хүмүүжлийн зарчим чиний өөрийн бий болгосон үнэт зүйлөө те. Тэгэхээр тэрүүн дээр үнэлсэн шийдвэр бол ямар нэгэн нам хамаарахгүй байхгүй. Болсон зэлийн сан гаргаж ирэхэд те танаа нам манаа нам гэл зөндөө олон ярьсан. Гэхдээ тэр хамаагүй штэ нам 87 дахь асуудал байсан. Тэр буруу зөв те засахгүйгүй л байхгүй. Тэгээ одоо би ингээд яг хуу нам гэд би сайн ойлголтгүй л орж исэн л та те. Тэгэл ороод ихтэй одоо бас нэлээд удчихлаа те. Тэгэхэд яг хуу ингээд нам муухай гэж бид нар айгүйх ярьдаг. Би ч гэсэн нэг ярьдаг л байла те. Гэхдээ бид нар парламентын ардчлалтаа орон те бид нар залуучууд бид нар ардчлал дуртай юу те зуртай яагаад гэвэл ардчлал биднэрт эрхчлөө өгсөн те ардчлалын үнд зүйлийг бид нар айгүй ухамсарлаж айгүй хүлээн зөвшөөрч те илүү ардчлалыг бид нар төгөлдрүүлэх ёстой гэдэгт бол 100% санал нэгдэн те гэхдээ ямар ч ардчилсан системийг Америкийг ч аваад үзсэн Германийг ч аваад үзсэн бүх ардчилсан системийг одоо мундаг ардчилсан системийг аваад үзсэн тэр хэрэгжүүлэгч хамгийн гол төр суурь институт нь юу гэж? Нам баггүй тий. Тэгэхээр намаар дагаж гэж угаасаа нам гэж бид нэр хэлээд байгаа боловч энэ улс төрийн институт шүү дээ. Энэ ойлголтыг аягүй дэлгэрүүлэх юм байна. Би таны яг ярилцлагаас ч юу сонсчод тэгж бодсон. Тий. Бид нэр л нам гэдэг нэг муухай үгтэй болоо тий. Одоо нөгөө юу шиг л байхгүй сан гэл тий. Сангийн гот ёо яг нөгөө болсон зэлийн сан тий. Яг нөгөө нэг холгаа хийх гэж байгаа сан гэл тий. Сан гэдэг үг ч уулна айгүй гоё. Одоо англиар бол fund гэсэн үг. Тэгээд муухай дандаа одоо нэгсэндээ lower цаар байгаа тэр нь айгүй муухай хөлцсөн. Нам ч гэсэн ялгаагүй. Яг үндэлний улс төрийн институт зөхгүй. Тэгэхээр ардчлал улс төрийн институтээр дамжиж хүрнэ. Гэхдээ хэрвээ тэр улс төрийн институтэд болохгүй бүтэхгүй байвал тэр байнга өөрчлөлт шинжилгэхдээ нөгөө урсгал ус шиг ингэж өөрчлөгч инновацтай өөрөөсөө дотроосоо цэвэрлж явах хэрэгтэй. Яг го тэрийг би нөгөө Монгол ардын нам тэн дээр илүү давуу талтай байна гэж. Яг тэгэхээр нөгөө би очиж яг үнэхээр нөгөө бизнесийн сургууль сурсан нэг зүйл юу гэхээр аливаа институт зэн тий. Одоо жишээлбэл ингээд танаа одоо жишээлбэл human science гэсэн институт шүү дээ тий. Тэгэхээр энэ институтээр ингээд соёл тогтно тийм үү? Соёл хоёр янз байдаг. Нэг нь болохоор одоо бичигдсэн дүрм журам байхгүй тий. Жишээлбэл одоо юу гэдэг одоо компани дүрм. Тий, компани дүрм байна шүү дээ тий. Тэр бол бичигдсэн дүрм. Бичигдээгүй дүрм гэж айгүй хүчтэй зүйл байдаг байхгүй. Одоо жишээлбэл танаад орж ирэхдээ ингээд бүгдээрээ тавчигта тий, гутлаа тайл тий. Энэ нэг компанид энэ дотор гутлаа тайлна гэж бичээгүй шүү дээ. Гэхдээ бүгдээрээ гутлаа тайлдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэддэг болсон бичигдээгүй дүрм баггүй. Тэгэхээр альва институцийн тэр бичигдээгүй дүрм бичигдсэн дүрмээс илүү хүчтэй байдаг. Хувийн сектор ялгаагүй. Бүх том тэ одоо үндэстэн дамсан компани ялгаагүй. Тэр одоо жишээлбэл жижигхэн одоо жишээлбэл тавлахна ажиллаж байгаа жинхэнэ стартап маягийн тэ компани ялгаагүй тэр тэгэл улс төрийн том институт ялгаагүй бичигдээгүй соёл байдаг. Тэр бичигдээгүй соёл дотроо өөрөө нөгөө өөрийгөө шинчилдэг тэр нь хүлээн зөвшөөрдөг дараагийн лидер гарч ирэхэд тэрийг хүлээн зөвшөөрдөг те ийм механизм ийм соёл үүснэ гэдэг чинь цаг хугацааны давааг давж те бас олон бэрхшээлийг туулж үүсдэг соёлохгүй. Тэгэхээр Монгол ардын намд надад ажиллагдсан нэг зүйл нь ингээд дараагийн лидер нь гарч байхдаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээл ингээл тэр үнтэйгээл байлдаал ингээл олон хуваагдаад байдаггүй те. Тэгэхээр одоо жишээлбэл яг энэ Монгол ардын нам арчилсан нам хоёрыг ингээ харахаар институцийн хувьд яг яалтчгүй Монгол ардын нам нь ингээд нөгөө тийм mature гэж ярьдаг шүү дээ. Ингээд тогтцсон тийм бичигдээгүй соёлтой тэр нь айгүй сайн үйлчилдэг те. Ардын нам арчилсан нам болохоор айгүй олон лидерүүд гараа хоорондоо байлдаад байгаа юм шиг те. Нөгөө тэгэхээр доторх соёл нь хүртэл яг нэг тэр нь ингээд төгөлдрөж амжаагүйс болоод ийм одоо үр дагаврууд гараад байдаг л анзаардаг юм л та. Алцаад сая таны ярьсандаа бол 50% санал нийлэхгүй 50% санал нийлэх юм байна. Тэгэнгүүт бас нэг ийм ойлголт байна. Улс төрд орохоор л одоо хүн чанараа хүртэл хаяал, гэр бүлээ хаяал, найз нөхдөд хаяал, хогийн новш харах шиг болж байгаа л тэр дотор нэг гайгүй суудаг юм шиг. Энэ бол одоо нөгөө төрийн ордонд орж ажиллаж
ажилдаг сэтгүүлчийн харсан одоо юм дүнэлт шүү дээ. Одоо улс төрчнөөсөө чи ингээд ярих гэр ингээд тэр бол юм л дээ ингээд дүлгэнээл юм ярихад амар тухгүй байдаг байхгүй. Тэнгүүт яг тийм болгодог юм байна уу хүнийг. Тэ улс төр тийм амар завгүй тэгээ юу хийж байгааг нь харагддаггүй юм бүглүү харагддаг штэ. Тэрний цаана өдөр тутмын амьдрал ер нь ингээд амьдрахад ямар байна? Улс төрч бол амьдрсан чи бизнес өөр байна уу? Яг хоо мэдээж одоо өөр өөрийн те онцлогтой. Гэхдээ одоо жишээлбэл хардаа ингээд улс төр дээр ингээд аюу олон хулгаал өөрт элдэн юмцаа оролцсон зөндөө хүмүүс байгаад байна штэ. Тэгэхээр тэрийг бол би харсан, ажигласан зөндөө хүмүүс оролцсон байл. Гэхдээ энэ явж тэр хувийн сонголт штэ. Тэгэхээр яг улс төрч гэдэг чинь яг үнэхээр улс төрч гэж амар сүртэй нэр өгсөн болохоос биш. Яг тэр хүний одоо тэр хүн чинь ямар шийдвэр гаргаж тэр карьерийг ч юм уу ажлыг хийж нүхээр нөгөө бусдын эрх ашигыг төлөөлж шийдвэр гаргах одоо төлөөлөгч юм баггүй. Жишээлбэл одоо хаанаас ч юм сонгогдсон юм бол тэр сонгогдсон дүүрэг ч юм уу аймгийнхаа ард иргэдийн те одоо эрх ашигын төлөө одоо тэр шийдвэр гаргах дээр оролцсноо гэж очсон хүн. Гэтэл тэр хүн бусдын төлөө шийдвэр гарах байтал очиад очингуудаа те зөвхөн өөрийнхөө сайн сайханд те өөрийнхөө одоо илүү мөнгөжүүлэх ч юм уу те өөрийгөө өөртөө нэг хүүхдтэй нэг болсон зэлийн сангаас авч өгч юм уу те зөвхөн өөртөө үйлчлээ явчихаар энэ хоёр чинь ингээд харшилтаад эхэлж байхгүй. Яг үнэлэхэд маш олон хүмүүс энэ шийдвэрийг очиж гаргасан учраас одоо бид одоо олон нийтийн дунд те улс төрчд муу нэртэй болцсон дандаа та чи бүр харах шиг гэж штэ те. Тэгэхээр яг нэг талаас нь үнэн штэ. Харах шиг болтлоо ингэсэн угжирцэн зөндөө хүмүүс байна штэ. Тэгчээд одоо камер харангуудаа бусдын төлөө юм шиг гэтэл камерын цаанаа дандаа өөртөө ашигтай өөрийнхөө бизнесийг харамжуулсан хүүхдтэй нэг уулсан зэлээс авдаг гэсэн ийм өвөөгүй хүмүүс байгаад байгаа байхгүй. Үл бийсэн үү? Тийм үнэн шүү дээ. Үл бийсэн. Тэгэхээр энэ улс төрч гэдэг сонголт эсвэл тэр нийгмийн зүтгэлтэн гэж баг хэлмээрч юм шиг. Тэр бусдын төлөө чи шийдвэр гаргана гэж байгаа бол өөрийнхөө эрх ашигыг хоошин тавьж байгаа шийдвэр гаргана гэдэг сонголтыг карьерийг хийж байгаа юм байхгүй. Тэрийг үнэхээр ухамсарлаж чадахгүй хүмүүс орж байгаа бол одоо сонгохгүй байх хэрэгтэй те. Тэгэхээр тэр хүн чиний өмнөөс юм хийхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй их ажиглагдсан байлээ л да. Тэгэхээр миний бодлоор бол ус төрч гэж юм уу эсвэл тэгж орохдоо өөрийгөө айгүй сайн таньсан байх хэрэгтэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Бусдын төлөө өөрийгөө золиослон байж шийдвэр гаргадаг чинь хамаагүй шүү дээ. Тэ? Жишээлбэл ингээл өөрөө нэг газ мэдгүй маш урдан мөнгө хийх боломжийг харах юм бол чи тэрийг хоош ингэж болохгүй бусдын төлөө шийдвэр гаргаж байгаа юм чи зөв юм хийх хэрэгтэй ингээ явна шүү дээ. Тэгэхээр тэр сонголтыг хийж чаддаг тэр хэмжээнд өөрийгөө ойлгоцсон хүлээн зөвшөөрсөн хүн байхгүй бол тэгэл гараал яг уу өөрийнхөө төлөө хамаг шийдвэрийг гаргацсан маш олон хүмүүс байж шүү дээ. Тэр бол миний хувьд бол амар харамсалтай муухай. Тийм нэг одоо ч ингээд таны үеийн ч юм уу те магадгүй ингээ харах өнцг нь өөрөөр төлөвшөөгүй хитрхи олон хүн байгаа болохоор төрийн орд яг тийм харахгүй хөнгөлшиг байгаа юм шиг надад санагддаг. Надад ч гэсэн тэгсэн. Инээмсэглэхгүй те нэгнэрүү ордон дотор нэгнэрүүгээ инээж байгаа хүн ер нь байхгүй. Халин чухал царайтай маш олон тарган хүн байдаг тийм үү. Тэгээд тэр дотор бол айгүй тухгүй. Тийм. Энд дэр би нэг жишээ хэлэх үү. Одоо хараа би нэг юун дээр мэдэрсэн гэсэн чинь тэр болсон зэлийн сангийн асуудал гарч ирлээ шүү дээ те. Тэн дээр бөмбөг дэлбэрчлээ те. Тэгэл би нэг ордон руу орохгүй тий. Тэгэл угаасаа ажиллаар ингээл ордон руу орсон. Тэгсэн чинь яг над миний мэдэрсэн урамсгал наач юм байхгүй. Бүр нэг шүний жолооч тий. Би таньжлаа л та тий. Тэгээд бүр ингээд намайг харчаад над руу мухаарч байгаа байхгүй. Тэр жолооч нь мухаарч гэдэг чинь тэр жолоочтой машин дотор намайг хөтлөн муулсан л байгаа байхгүй тий. Бодвол хүүхэд нь болсон зэлийн сангаас аваад мэдээлэл нь болсон биз. Тэгээ тэрний харцнаас хүртэл ингээд мэдрээдтэй ингээд амар тийм урвуу амралтай. Болсон зэлийн сангийн асуудлыг ил тодулгасан чинь одоо тэнд хамгийн сайшаалтай хандсан нь яг үнэглэхэд ингээргээд тахгүй аав ээж нар тий ингээ оюутнууд. Тэнд хамгийн бухимдсан одоо тэнд дэр магадгүй намайг үзий ятсан тий тэр хүмүүс дандаа ордон дотор байгаа байхгүй. Тэгэхээр ордонд одоо сөрөг тий одоо амар үзий ядагдах ч юм уу тий муу хэлүүлж өгөлчээ зөв юм одоо арт түмэндээ зөв юм хийсэн байна гэдэг. Бараг юм ургуу хамааралтай. Гэтэл тэр хүмүүс чинь тэр арт түмнийг төлөөлж тэр ордон дотор сууж байгаа юм шиг. Тэдний эрх ашигын төлөө 100% ажиллах хэрэгтэй хүмүүс үз. Тэр яг наадах чинь ингээ болохгүй зүйл нь яг наа чинь байхгүй. Наа чинь нам амарахгүй. Гэхдээ явж энэ дээр хин нэгний буруутгах ерөөсөө хэрэггүй. Тэр системийн асуудал нүггүй. Энэ бол хувийн сонголт байхгүй. Тэр хүний хийсэн сонголт. Тэр хүний хийсэн сонголт байхгүй. Тийм үстэй.
би энийг пост уншсан юм. За. Сэтгүүлч нараар. Яг одоо орд руу ингээ сэтгүүлч нар орохоор яг нэг ингээ улс төрчнөр бидний нэг мөнгө гуйж байгаа юм шиг хардаг байхгүй. Би үгүй би танд энэ өөрийнхөө хүч чадлаар хийсэн сэтгүүлийг өгөх гээд юм бид нарыг юу бодож байгааг уншаадах те. Одоо бид нар ямар сэтгхүүтэй хүмүүс ингэж энэ жоохон хүмүүсийг чи хүмүүжүүлээд байгааг хараадах энэ төр гэдэг байдлаа би зүгээр сэтгүүлээ өгөх гээд ингээд амарлаг оронгот намайг нэг энийг өгчөөд надад сэтгүүр гуйчих юм шийдсэн гэж аав шиг тэгэж хардаг байхгүй. Яг уруу хамаард нэг тэр уг нь бол сэтгүүлч байвал би хийж байгаа ажлаа хилчгийнсэн энэ цаашаа түгээгээд өгөөсэй гэж бодож харьцах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхэд ерөөсөө тэгж харахгүй. Энэ бас нэг уруу хамаарлал юм байна тэгвэл. Тэнгүүд нөгөө уншсан юм нь юу вэ гэсэн чинь энэ Бат найрамд л одоо Харвард төгсөгч одоо сонирн баха болцсон шүү дээ. Тий Харвард төгсөгч сонирн баха болцсон. А тэгээ Харвард төгссөн боловсролын зээлийн санг гаргаж ирсэн гээл сонгуул дайрах гад байна да гэх нэлийн настафтер нэлийн туршилтаа болов гэмээр сэтгүүлж бичсэн байсан байхгүй. Тэнгүүд хүн шууд тэгж фильтртив билээ. Нэрээ тэх гэж байгаа юм болов гэл ингээл шууд бодож байгаа байхгүй. Тэнгүүд эсэргээрээ таныг хүмүүс гадна талаас жилдэг анзаар дүгнээл таныг нэг сэдв яриад тэрнийхээ шийдлийг хайнгут худлаа ярьж ийн гээл те. Эсвэл хүмүүстэй намын тим юм гээл бахаар тэр нь одоо сэтгэл зүй талаасаа хэр дарамттай байна. Яг ингээд тоохгүй байдаг те. Одоо эерэг хандлагатай өөрийгөө төлөвшүүлсэн хүмүүс бол тоохгүй байж чаддаг. Ирэмблээд нөгөө асуудалтай хандаж чаддаг. А гэхдээ байнга ингээ нэг хүнийг ингээл эндээс нэг хортой нэг хорчин ингээдийнх нь ядаргаатай байдаг шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүй талаас таныг одоо элдв анзаар шүүмжлэх эсвэл магтах ч юм уу тэр юмнуудад та хэр хүлээж авч байна. Яг хөө тэгэл эхэндээ ингээл тэрийг уншаал те нэр ингээс ч ингэж бодож байгаа юм болов уу гэл. Тэгээ одоо бол гэхдээ одоо хэрвээ ингээд айгүй олон талаар ингээд шүүмжлээд ингээд те ингээд муугаар ярьж байгаа бол бид үл ямар нэг юм зөв хийж байгаа юм байна л гэж хүлээж авдаг гэсэн. Яг гэх юм бол зөв хийж байгаа юм дандаа реформ шинж чанартай байдаг. Тэгэхээр дандаа тэнд тэр реформ ч юм уу өөрчлөлттэй маш олон хүмүүс дургуутж яддаг. Яг үл тэр хүмүүсийн ашиг сонирхол зөрчигч чинь гэсэн үг байхгүй. Магадгүй мөнгө олдог сууг нь хаагдах гэдэг тий. Эсвэл ингээд одоо далд нууж исэн юм ил болох гэдэг нэг тий. Тэгэхээр айгүй их реакцлдаг л да. Тэгэхээр тэр одоо natural буюу одоо байх л зүйл. Тэгэхээр тэр гарч ирэх тусам би одоо ямар ч байсан миний хүрж байгаа юм байна те зөв юм чинь хүмүүстэй хүрж байгаа юм байл гэж ойлгодог байсан. Би таныг нөгөө 2018 онд ирээд тэгээ нөгөө Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг бичих ажилд гар бие оролцсон гэж ингээд нөгөө ярилцлаганаас нь сонссон байхгүй. Тэгээ тэр төлөвлөгөөний донд нь биднэрт хэрэгтэй ер нь чихэндэн нэг гялтай байх нэг олигтойхон энэ л нэг бидний амьдралд буугаад нэг арай гайгүй болгочих болов уу гэсэн тийм юм ажиглагдана уу? Ер нь хөвчөөр юм байна уу цагуурч? Гэхдээ юу штэ. Монгол улс чинь манай Монгол улс штэ. Амар потенциалтай орн байхгүй. Тэгээд бид нар хамгийн гол нь тэр потенциалаа нэгдүгээр зөв ашиглаж гинөө, зөв хуваарлж гинөө гэдэг асуудал байхгүй. 3.5 сая хүнтэй маш цомхон эдийн засаг. Гэхдээ одоо уулуурхан баялагтай холбоотой ч юм уу те ингээд бид нэр одоо жишээлбэл сэтгэл хангалуунтай амьдралтай хангалуун амьдрах тийм боломж нөхцөл байдаг байхгүй. Тэгээ явж ерөөсөл яг уу эдийн засаг гэсэн тийм л да нэг resource allocation гэж англиар хэлдэг те нөгөө баялагын хуваарлт. Тэгэхээр ерөөсөө биднэрт хамгийн дутаад байгаа юм баялагын хуваарлт л байхгүй да. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь урс төрчид болохоор яг юу гэж ярих вэ? Шудраг ёс гэл янз бүр ярьж штэ. Гэтэ явж дандаа үндсөөр нь дандаа нөгөө баялагын хуваарлт. Тэгээ Монголын нэг сул тал гэх юм уу нэг талаасаа нөгөө талаасаа маш том давуу тал өгөгдөл тэр нөгөө одоо тэр зис нүүрс байгалийн баялаг нөхгүй. Тэгэхээр энэ бүгднгийнхээ өмч мөн үү? Мөн шүү дээ тий. Хин нэгний гэр бүлийн ч өмч мөн үү? Биш шүү дээ. Энэ бол бидний бүр ингээд үндсэн хууль да. Энэ бол яг нь нэршин төрийн нийт ингээд нэрлэлсэн байл. Гэтэл ард түмний өмчөхгүй олон нийтийн өмч. Тэгэхээр энэ эндээс орж ирж байгаа тэгвэл маш их гинтийн орлогод байна шүү дээ. Тэр тэрийг бид нэр 3.5 саяла яаж зөв шудраг хүртэх вэ гэдэг ийм л асуулт байхгүй. Эндээс бүх юм улбаатай заяа. Эндээс хулгай улбаатай, эндээс лөөр улбаатай, эндээс эрх мэдэл улбаатай, эндээс улс төрийн гажуул улбаатай. Нөгөө талаасаа эндээс бидний ирээдүйн улбаатай байхгүй. Тэгэхээр энэ шудраг хуваарлтыг л бид нар хийх хэрэгтэй. Гэтэ энэ шудраг хуваарлт гэхэр нөгөө тэгвэл тэр нөгөө мөнгө нь орж ирэхээр надад мөнгө болоод ирэх юм байна ч юм уу те ингээл бэлэн мөнгө болчих гэж ойлгож болохгүй л те. Энэ нь одоо жишээлбэл биднэрт юу болчих вэ гэхээр шүү дээ те одоо боловсрал болчих хэрэгтэй байхгүй те. Чам жишээлбэл чи одоо жишээлбэл Харвард тэнцэх юм бол чам төрөөс Харвард тэнцсэн бол те тэр үнд чинь бас ингээд одоо тусламж дэмжлэг болох хэрэгтэй. Тэгээд чи жишээлбэл одоо юу гэдэг нь бүр
чингэлтэнтэй одоо гэр бүлийн 17 дугаар сургууль сурдаг хүүхдээ байгаа чиний багш чинтэй одоо айгуулсан чанартай багш одоо хангамж боловсролын чанаар дамжиж очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хуваарлттай айгүй тийм шок явж ирсэн байл. Амар шок явж ирсэн. Яг тийм учраас өнөөдөр энэ хулгаалаа өөр бидний бухимдуулаад байгаа зүйл чинь одоо яг одоо нэгсэнтэй ингээд энэ шилэн ширээ штэ доорх нь харагдаж штэ. Яг ингээд шилэн болгоод ирсэн чинь хамаг болруулганд дороос ингээд харагдаад эхэлж байгаа. Тэгээд Өхрийн сайд 2-ын боловсруулсан тэр дотор тэгээ гайгүй юм бэ нөө байх. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг. Энэ гайгүй байнгүй гэж одоо маш энгийнээр хэлээ л да. Ардаа нэг тим гайгүй юм байна, ийм гайгүй юм байна гэхээс илүүтэйгээр чинь ямар мөрөөдлөө байна. Бага. Надад ч гэсэн мөрөөдлөө ба тэ. Хүн болгон мөрөөдөл. Тэгвэл Монголын 3.5 сая хүнийтэй мөрөөдлийг нь бүгдийг ингээд давхцуулаад тавил л та тий. Тэгвэл ингээд бидний Монгол улсын мөрөөдөл болно тий. Тэгэхээр тэр чинь л Асын хараа 2050 гээл ойлгож байгаа хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр бид нэр мөрөөдөл гэдэг чинь дандаа ирээдүйд тий. Бидний хүрхцэг байдаг. Тэгэхээр бид нар хүрхцэгээ тодорхойлохгүй бол яг хажуунаас орж ирж байгаа салхинд нэг хийсэл, эндээс орж ирж байгаа усанд нэг үерт нэг автаал ингээд эсвэл аав ээж ч юм уу хин нэгний хийсэн мөрөөдлөөр ингээд явцсан. Нэг мэд ирэг харсан чинь амар хасж байгаа л үтэй. Мэргэжлээч буруу сонгоцсон. Одоо буруу ажлаа хийцэн ч юм уу те амар нөгөө одоо happy биш. Хасж байгаа биш. Тэгэхээр чи өөрийнхөө тодорхойлол нөгөө хүрч байгаа зэгээд те мөрөөдлөө өөрөө тодорхойлох юм бол тэрүүнд хүрэх юм бол чамд илүү утга учиртай биз. Тэгэхээр яг бид Монгол улсын хувьд бид нэр өөрсдийнхөө хүрхцэг тэр мөрөөдлөнд тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг л тэр одоо бодлогын баримт бичгээр тэр хэлэх юм бол тэр хөгжлийн бодлого гэл амар том хөвгтэй тэр бол алсын хараа байхгүй. Тэнгүүд бас нэг юм одоо бидний амар потенциалтай тий бид нар ингэж чадах гад ийна гэдэг тэгээд шүү. Тэр хүмүүс найшин Монгол ардын намд цугларсан юм уу. Тэгээд өөр одоо өрсөлдөгч юм намгүй тий өөр залуучууд ингэж гарч ирэх боломж байхгүй. Тэгэл ардын нам хөгжүүлэхийг л хүлээх юм уу одоо тэгээд яа энэ дээр та ер нь ийм тэгш оролцоо тэр тал дээр ер нь ямар шүмжлэлтэй юм бэ? Наатан дээр чинь би айгүй шүмжлэлтэй хандж байгаа юм л та. Тэгэхээр наа чи нэг тийм ардын нам арчсан нам гэлтэхгүй. Ерөөсөө нөгөө залуучууд гарч ирэхэд айгүй тийм халгаатай сонгуулийн хууль та тий. Тэр сонгуулийн хууль нь жишээлбэл одоо би жишээлбэл тий гориглогч сонгуулийн хэлтэл би жишээлбэл ингээ очиод хүмүүстэй ингээд тий сонгуулийн талаар уулзах болохгүй. Тэгэхээр надаа уулзах хэдэн хоног байна? 17 хоног. 17. Би тэгээ 17 хоногийн дотор жишээлбэл баруун бүс төр гэж бодоход тий ховд уус одоо говалтаа тий завхан гэдэг 4 аймгийн тэр 80 сумын хүмүүст би 17 хоногийн дотор өөрийгөө таниулна гэж. Тэгэхээр эн чинь хинт ч ойлгомжтой утахгүй байх хэвээр. Тий Улаанбаатар ч гэсэн одоо жишээлбэл тий нэг дүүрэг нэхэд одоо юу гэдгийг скватер чингэлтэй хэдэн хүн байна тий бараг 500 мянган хүн. Тий 300-400 мянган хүн. Тэр хүмүүст би одоо 17 хоногийн дотор бүгдэнд нь танигд. Тэгэхээр чинь нэг тийм бараг давагдчихгүй даваа тий энэ хуулиараа ингээд гаргацсан бараг шинэ хүмүүстэй одоо амжилт хүсье ахын дүү чи 17 хоногийн дотор 4 аймаг танигдаараа амжилт хүсье. Харин чамаа гэхээр. Тий харин чамаа гэсэн яг энүүтэй агаар нэг хууль болцсон л байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хууль чинь тэгээд аюу олон хууль тэгэл тэр тухайн шийдвэр гаргачаад яг өөртөө зориулаад тий баталсан юм шиг л агуулгын дэс харагдаад байгаа зү тий. Тэгэхээр гэтээ энэ хардаа ингээл нэг Монголд ажиглагч байгаа зүйл биш дээ. Тийм бас тэрийг бас Америк тий хаасаа үү заяа. Тэгэл одоо залуу хүмүүс ус төрд ороход тий жоохон тийм блок хийх маяг. Яагаад гэвэл магадгүй өрсөлдөгчөж харж л байгаа хэл та. Өрсөлдөгч мөн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нэг хүний нэг хувийн ашиг сонирхол шүү дээ. Тэгэхээр тэр чинь сонгуулийн хуулиа батлахтаа үлдээ ямар нэгэн хууль баталж байгаа бол тэр чинь олон нийтийн ашиг сонирхлыг өмнөд тавих хэрэгтэй шүү дээ. Тэсэл өөрийнхөө дахин сонгогдох ашиг сонирхлыг илүү тавьсан хууль шиг л надад уншигдаад байгаа байхгүй. Баялагын тэгш хуваарлалт гэж ярьлаа шүү дээ тий. Нэгнгүүд мэдгүй заримдаа л 100 200 мянган төгрөг ирдгээс угаасаа тэр хуваарлалт яаж явж байгаа нь одоо дүүрсэн хэрэг болчиход шүү дээ. Бүр хүлийн зөвшөөрөөд бүр хайчаад одоо олон нийт талаасаа гэх юм уу. Тэгэнгүүт би одоо Монгол улсын иргэн зүгээр сэтгүүлч ажиллаа хийж байгаа би тэр баялагын хуваарлалт гэдэг зүйлийг шудраг тий яг нийгмээ мэдэрсэн болоосоо гэж оролцохын тулд би юу хийж чадах юм. Иргэн үнийхээ зүгээс юу хийвэл тэр баялагын тэгш хуваарлалт гэдэг зүйл рүү бид нэр жоохон ч гэсэн төхөх үү. Шийдэл байна уу? Тий тэр уул нь бол айгүй ингийн л дээ. Одоо жишээлбэл тэр хуваарлтыг бол тэр чиний өмнөөс очиж шийдвэр гаргах тэр хүн хийх нь шүү дээ. Тэгэхээр тэр хүнээ чи хийх сонголтонд л чи өөртөө заавал очиж оролцох хэрэгтэй байхгүй. Нэгсэндээ юу гэсэн үг хэрэг чи нэгдүгээр дуу хоолойгоо илэрхийлдэг чинь
нэг хэлбэртэй. Гэтэ талбай дээр гарч ирсэн чинь тэр чинь дуу хоолойгоо маш хүчтэй илэрхийлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Гэтэ тэр үр дүнгүй байгаагүй шүү. Тэрэг чинь жишээлбэл одоо хамгийн гоё ашигласан жишээлбэл би өөрөө чинь яасан гэж тэр та нар санаж байна уу? Яг талбай дээр ингээ залуучууд 27 хоног гарч ирсэн шүү дээ. Яг 27 хоног тасралтгүй жигсэн мэдэн шүү дээ. Тэр үед одоо жишээлбэл ингээл нөгөө уулуурхаан тэр чинь нөгөө нүүрсний улгаатай холбоотой тийм. Тэгэл бүгдээрээ шийдэл нэхэлтэй ажиллаа хий шийдэл гаргаж иргээл. Тэгсэн чинь шийдэл байна уу гэл би чинь салбарын дийдсэд байсан шүү дээ тэр үе чи уулуурхаан. Шийдэл байна гэсэн чинь байгаа шүү дээ. Нөгөө 8 жил явахгүйсэн хуулиа аваачаад энийг яс явуулъя гээл те. Тэр нөгөө уулуурхаан биржинд хуулихгүй. Тэгээ тэр хууль 2 хоногийн дотор 8 жил гацчихсэн хууль тэр залуучуудын шаардлагаар 2-7 хоногийн дотор батлагдсан заяа. Тэгээ улсын хурлаар ингээд орж явах би өөрөө хамгаалаад орж штэ. Тэгсэн чинь нөгөө улсын хурлын камерын өмнө те нөгөө гişүү чинь бүгдээрээ эрг ирж байгаа. Нэг ч хүн шүүмжлээгүй заа бүр гайхаад. Нэг ч хүнтэй амар хэцүү үдэ шүүмжтэй асуулт ирэх юм болоо яанаа гэл ингээл тэр чинь дотроо айцтай тэгсэн чинь бүгд хаста дэмжиж байна гэл амар эрэг ирээд. Нөгөө сөрөг ирчгууд гадаа нөгөө залуучууд тулгаач харагчих гээд. Тэгээд тэр хууль батлагдсан заяа. Тэгсэн чинь энэ хууль яг нүүрсний хулгааны хамгийн том шийдэл нэсэн бохгүй юу. Тэгээ яагаад тэгэхээр одоо нөгөө бирж үүдэг штэ нөгөө хөрөнгөний бирж дээр чи хувьцаа ингээл авангуудтай тэр чи автоматар ингээ явцдаг. Тэгвэл нөгөө нүүрс зэсэднэрээ бас яг тийм бирж шиг нэг хүнээс хамааралгүй болчих жоохоо. Тэсэн чинь нэг хэн жилийн дотор нөгөө уулуурхаан бирж биш штэ. Яг уулуурхаан бүтээгдэхүүн зарж байгаа тэр бирж нь 7 их найт төгрөгийн гүйлгээ хийсэн байхгүй. 7 их найт төгрөгт чи юу гэсэн үг вэ? Бараг хэм одоо төсөөлшгүй их мөнгө байгааз. Тэгэхээр ийм их потенциал байсан байгаа. Тэгээд шийдэл нь байсан хийх сэтгэл байгаагүй. Тэрийг хин шахсан залуучууч шахсан байхгүй. Тэрнээс чи үр дүн гарсан байхгүй бодит төрт. Өөрөөсөө анзаараагүй ч магадгүй. Тэгэхээр би тэр хуулийг явуулсан гол хүч нь бол тэр Сүхбаатарын талбай дээр гарч ирсэн чи одоо залуучууд дуу хоолойнд хүрсэн байхгүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт за тэгвэл одоо үргэлжлүүлээд энэ тэгвэл баялагын шударга барилт гэж байгаа юм бол одоо тэгвэл иргэн би те одоо тэнд тэгвэл яаж нөлөөлөх юм бэ те. Наад чи одоо жишээлбэл 2 сарын дараа сонгуул боллоо те. Очоод одоо жишээлбэл саналаа өгсөн таахгүй. Тэ? Одоо жишээлбэл яг хэрвээ тэгэхэр чи нэг ингэдэг штэ. Одоо миний хүссэн хүн байхгүй штэ гэдэг. Одоо тэгвэл хүссэн хүнд байгаа бол өөрт чинь тэ. Тэгвэл тэрийгээ одоо сошиал дээр ч юм бичих хэрэгтэй байхгүй. Одоо намуудад нэгсэнтэй шахалт өгсөн. Ийм хүмүүс байх юм бол одоо би жишээлбэл саналаа өгмөр тэ. Хэрвээ үгүй бусаал нөгөө болсон зэлийн сантаа орооцолсон ч юм уу тэр нь холгоотойгоо орооцолсон нөхдөд төвшүүлэх юм бол ёстой үгүй шүү тэ. Энэ байр суурь ингээд одоо илэрхийлээ олон залуучууд илэрхийлэх юм бол нөгөө намууч гэсэн шахалтанд ороод тэ бас одоо хүмүүсийн хүсэж байгаа хүмүүсийг л явуулна шүү дээ. Тэгэхээр яг үнийг хэлэхэд залуучууд бидний бодоогүйгээс илүү хүч чадал бидний гарт байгаа байхгүй. Зөвхөн тэрийгээ бид нэр одоо хамтдаа тэ одоо нэг хүчтэй болгож чадахгүй л байл л да. Одоо ингээд чинь тантай заяа. За тэгэл би нэг хэдэн улс төрч таньнаа. Тэгэл эднэртэйгээ мэдээж одоо хандлага ярилцаж болох үе болоод таньж байгаа штэ. Тэрнээс шууд би гүйж оролтой та мөнгө одоо ингээд ийм амар үлгэрийн байхгүй штэ. Бодит амьдрал дээр ч гэсэн. Тэгэнгүүт хинхэн мөнгөгүй заяа. Амар өртмөр заяа. Бараг миний өдөөс олонгоо ярихад би бүр яана одоо таныг одоо яана таны зургийг жоохон энэ тэнд гаргаад өгчихин сон гэвэл юм ярьдаг заяа. Тэнгүүд яг тэр жинхэнэ мөнгөтэй хүмүүс нь хаана байгаа гэдэг. Тэр амар тэрбумийн хөрөнгө оруулгын мэдээлэлтэй хүмүүс чинь ч гэсэн орохоор ахт мөнгө байхгүй гэдэг байхгүй. Мөнгө асуугаагүй хахад мөнгө байхгүй гэдгээ бод рефлекс болсон бүр. Тэгэхээр тэр баялагийг өөртөө ашигтайгаар шийдээд тэ тэр нүүрс вэ нү зэс вэ нү тэр шийдвэрүүдийг аваад мөнгөтэй болсон хүмүүс нь яагаад ийлэх гарч ирдэггүй. Би тэр яа мэддэггүй. Хаана байдیں۔ Тэр хүмүүс нь эсвэл ингэж ард нь тэр сууж байгаа. Тэр гишүүнээр өөрийнхөө тохироо хийлгэж гэл манайх айгүй улс төрийн мэлэг уг нь өндөртэй шүү дээ тэр талаас бол тэгэнгүүт тэр яг цаана тэр их мөнгөтэй тэр нүүрсийг тэр зэсийг гулигт хийдсэн тэрбум их найдыг нуусан улсууд нь энэ ордон дотор бол байхгүй юм шиг хаана байгаа. Ордон дотор л байгаа шүү дээ. Ордон дотор л байгаа юм. Тэгэл гэхдээ сая нүүрсний хулгай гэл те бүгд ил боллоо шүү дээ. Тэгэл тэн дотор чинь жишээлбэл эхнээсээ тэгэл баг 30 жил анхудаага хид хитэн гişүүдтэй одоо яллагдчих болол зарим нь ингээл одоо шоронгийн хаалга татаал явлаа шүү дээ. Тэгээд тэр чинь тэг батлагдаа явж байгаа одоо тод жишээ шүү дээ. За болсон зээлийн сан байна. Бүр олон хүмүүс утгалцсан те. Одоо тэрийг дахиж гаргаж ирээ энэ хүмүүсийг дахиж битээ сонгороо гэмээр минь ер нь. Гэхдээ ер нь тэгэл тэр хардаа ийм бохгүй нөгөө болсон зээлийн сан дээр ингээл эн чинь нэг том их мөнгө биш ч юм уу үгүй тэр явж хамгийн ёс зүг болгоо шүү.
Чи яг л юм бол боловсрал хүүхдийн те чи энгийн нэг тийм мундаг потенциалтай магадгүй Монголын ирээдүйг өөрчлөх байсан тэр потенциалтай хүүхдийн боломжийг хулгайлж өөрөө хүүхдийг явуулсан байхгүй. Өөрөө хүүхдийг явуулахдаа яг уу тэр хүүхдийн шалгууртаар гэхээс илүү тэгэр чи ямар нэгэн байдлаар нөлөөлсөн л байж таараа шүү дээ. Ирэх мэдлэг хүн яадгүй нөлөөлдөг. Уцаар ярддаг ч юм уу те ямар нэгэн байдлаар нөлөөлөл одоо өөрсдийнхөө ойр дотныхоо хүмүүсийг л явуулсан тод жишээнүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн ёс зүйн холгоо байхгүй. Тийм болохоор энийг би одоо эцсийн болтол нь ярьсаар л байх бол тий. Тэн дотор бол ингээд маш олон хүмүүс гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо тэгж байгаа юм л да нөгөө ерөөсө зээлээ төлөхгүй байгаа байхгүй. Одоо нэгсэндээ гүрээгээд байгаа. Тий одоо нэгсэндээ тэр чинь хардаа чи боддоо ингээд зээл авах та тий. Иргэн төлөх нөхцөлтөө зээлийн гэрээ гэж байгуулж байгаа. За иргэн төлөх нөхцөлтөө зээлийн гэрээ. Тэгэл тэр нь одоо 5 жил болсон байна 10 жил болсон байна уу тий. Тэр чинь тэтгэлэг байсан шүү дээ. Эсвэл 5 жил ажиллаад болцсон шүү дээ ч юм уу. Эсвэл ингээ хууль бус тэтгэлүүлчихнэ. Чи хаан банкнаас авчаад мөнгө зээлээ заа намайг тэгэлчих би дарах тань ирчих тэгдэггүй. Тийм байхгүй шүү дээ тий. Тэгсэн чинь яг татвар төлөгчдийн мөнгөн дээр болохоор нөгөө зээлэнтэй одоо нэг хүүхэд бүр $250,000 хүртэл авч байгаа шүү дээ. Тэгээд тэглүүлсэн. Одоо хинч иргэн төлдөггүй төлнө гэж ойлгодгүй яваад байгаа юм. Тэгээ ерөөсөө төлөхгүй шүү дээ. Яг хөө төлөлт хийгдсэн л та гэхдээ том зургаар харах юм бол эн чинь come on 360 тэрбум чинь те 98 хүн төлөгдөөгүй шүү дээ. Тэгээд одоо тэгчээд одоо яах вэ гэхээр одоо надад саналаа өгөөрэй гэл арт түмнээс мандат суугаал юм. Сонгуулиар те. Тэгэхээр би тэгж байгаа л да. Одоо дахиад олон нийтээс те арт түмнээс очивол надад саналаа өгөөрэй гэл итгэлийг авах гэдэг шүү дээ. Тэгж байгаа бол ядаж ёс зүй загаад хүүхдийнхаа ч юм уу те тэр ойр дотныхоо өөрийнхөө зээлээ төлчих гэж байгаа. Тэр тэглүүлсэн хамаагүй. Тэглүүлсэн чинь бүгд хууль бус угаасан. Зүгээр л зээлээ төлчих. Зээлээ төлчөөд одоо арт түмэн дээр очиж мандат авах хэрэгтэй. Тийм үстэй. Тийм шүү дээ. Наадах ч юм утгаар хараа стресстэд байдаг юм аа. Нэрэл чаддаг хэрнээ үлдэж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүд хуурамжаар загтал магтлаа бэлдүүлээ очиод авч ин гэдэг чинь амар шивчгтэй. Уян дансан даавн тий чи бүр сургууль сурж ийн гэж явчих хэлний курст очиж сурна тий. Тэндээ бахан шоудж байгаа л зүгээр шүү дээ. Амар бүр хүний баг ингээл тий одоо ингээд санаанд багтамгүй тийм нэг байна шүү дээ. Тэгээ зарим нь шүү дээ тий бүр ингээд гэр бүлэнтэй 3 4-өөр явцсан. Ах トゥ гэрээ тий бүр ингээд 3 4-өөр арай л амар. Чиг нөгөө арай. Тэнгүүт одоо миний нөгөө нэг хамгийн хортой гэж анзаарсан тал нь энэ заяа танд хэлье. Одоо ингээд аав нэг амар ичихнүүргүй байлаа шүү дээ. Ээж нь ч юм амар ичихнүүргүй тий. Мөнгөг бол үлдээ янзаар авалдаг. Тэр чинь хүүхдэн гимших сэтгэлгүй тэр мөнгөний үрэлцээд тэр яриулсан дарга дээр очиж дипломыг худалдаж аваад тэрний хүүхэд яаж хүмүүжгүй тий. Харин тийм энэ хамгийн хортой тал нь. Би яг наадгаж хэлээд байгаа байхгүй. Наад чи хардаа одоо нөгөөд чинь ингээл хэвээ хүүгээ те ингээл би одоо альбом тушаалаа ашиглаа хүүгээ сайхан сургуульд явуулчлаа гэл нөгөө аав ээж одоо аав ч юм уу ээж нь те ингээл хаппи сууж байгаа байхгүй. Гэхдээ яг ясман дээр нөгөө хүүхэд нь хэрэг үнэхээр ёс зүйтэй хүүхэд болно шүү дээ те. Амар муу жишээ одоо аав ээжээс авч байгаа байхгүй те. Тэгэхээр тэр хүүхдийнхээ хүмүүжлийг тэр одоо бусдын боломжийг улгаалж өгснөөрөө хүүхдийнхээ хүмүүжлийг алж байгаа гэдгээ ойлгохгүй байхгүй. Надад бол тэр бүр ингээд тэр авсан мөнгнөөсөө бүр 7 дор хүүхдтэй муу л гэрч үзүүлж байгаа байхгүй. Тийм үст. Тэр тэгтээ ичих мэдрэмж ялгал та. Одоо тэгтээ санаа зовж болно шүү дээ. Тэр хизээж гарахгүй л гэж ботсон л баг л та. Тийм юм. Гэхдээ энэ хардаа энэ ингээ болохгүй бүтэхгүй юм чинь дандаа даалд байсан учраас угаасаа хин нэгэн гарах чинь гэж бодохгүй за хин мэдчихгүй юм чинь. Одоо нөгөө нойлын хаалга хаачаа те одоо нойлдоо шигтэй те хамаагүй шийдэгтэй ялгаагүй те. Одоо тэр тэгээ ёс зүйтэй хүн бол те одоо жишээлбэл хүн харсан ч ялгаагүй хараагүй ч ялгаагүй адилхан л үйлдэл хийн шүү дээ те. Тэгэл ёс зүйн асуудал байхгүй да. Өнөөдөр ёс зүйн хариуцлага гэж нэг бид нар ярмаар л байхгүй. Ёс зүйн жишээлбэл ёс зүйн хувьд буруу юм хийжээ уучлаараа гэд албан тушаалаа өгчээсэн хүн байна уу? Яаж вэ? Цөөхөн байгаа шүү. Ганц нэг жишээ л байгаа. Байдгүй байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн нэхэх ёстой байхгүй. Альбан тушаалаа те авч улсын бол ёс зүйн хариуцлага хүлээгээд өгч чадах ёстой байхгүй. Японд Солонгост яагаад те ингээл одоо арт түмнийхөө өмнө бүх хилцөөтэйгээд намайг уучлаарай гэд альбан тушаалаа өгдөг үстэй. Энэ ёс зүйн хариуцлага штэ. Тэгэхээр заавал нэг хууль дүрмэн дээр шүүхтэр очоод тэр хэрэг нь таслагдтал тэр хүн одоо өстой гин буруугүй гэл ингээл. Тэр чин тэр хооронд чин бөө ёс зүй баг штэ. Одоо бас нэг ийм асуулт байна. Монгол ардын намын нарийн бичгийн дараа гинсэг гэдэг үү?
Гинсэг гэх юм бол ерөнхий нарийн А ерөнхий бас дотроо бас олон юм уу. Ингээд хүмүүс энэ албан тушаалд ер нь яагаад ингээд зуурлаад яг хөө тэнцээ эрх мэдэл байна, мөнгө байна, нөлөө байна. А гэтээ тийм өхөн гатан зууралдаад бүр тэн дээрээс унахгүй гэж гүрийгээд улсын хурлын гишүүн болохыг одоо ингээд сонгуулийн өмнө өдрийн бодол шөнийн зүүд болдог. Тэ одоо сүүлийн үед чинь хүмүүс ингэж PR хийдэг болсон юм шүү дээ. Би нэг орон нутгийн жишээ сонссон. Надад мөнгө байна. Тэ би улс төрд орсон ороогүй амтэрч чадах мөнгөтэй. Тэ би та нарын төлөө юм хийх гэж гарах гад энэ одоо бизнес энтрээ орхиж байна. Албатай ш. Тэгэн барин тэнд орж суух ямар хэрэг байна. Наад судалж юу гоё юм уу? Та өрөө мөрөөт юм уу? Тийм дурламаар кул тийм гоё юм байна. Хараа албан тушаал харж те ингээд тэрийгэ одоо зорилгоо болгохоор л чи буруу болчихж байгаа байхгүй юу? Хараа ер нь ихтэй нэг хандлагын асуудал байгаа. Бид нар чинь ингээд 10 жилийн хүүхдээс эсээ бичүүлэхтэй хүртэл Монгол улсын ерөнхийлөгч байсан бол юу хийх байсан бэ гэл те. Албан тушаалыг хизээч эцсийн зэгийг харж болохгүй байхгүй. Эцсийн зэг юу ах хэвээр гэхээр чи ямар өөрчлөлтийг юуны төлөө зориод байгаа юм. А тэр өөрчлөлтийг хийхэд чинь шаардлагатай албан тушаал бол зүгээр тэр өөрчлөлтийг хийх чинь шаардлагатай тийм ажлын байр л байхгүй. Тэндээс биш улсын их хурлын гишүүн эсвэл сайд дарга те албан тушаалаар ингээл эцсийн зэгийг тодорхойлохоор тэгэл ерөөсөө буруу болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл одоо сая чиний ярьсан жишээ тэр маш олон жишээнүүд дандаа албан тушаалаар өөрийнхөө мөрөөдлийг тодорхойлдог, албан тушаалаар эцсийн зэгийг тодорхойлдог. Тэгэхээр л наад бүх зүйл чинь буруу яваад байгаа юм л да. Албан тушаал бол тийм чухал зүйл биш шүү дээ. Тэгэхээр албан тушаалыг дандаа өөртөө ашигтайгаар янз бүрийн тийм бизнес мөнгө гэдэг ч юм уу ямар нэг юм өөртөө даваа тал үүсгэх юм гэж харахаараа л тэгээд буруу болчихж байгаа байхгүй. Нэгдүгürt, хоёрдугаарт нөгөө би нөгөө бизнесийн сургуульд байх ч гэсэн нэг анги авсан юм л тэр аюул сонирхолтой анги байсан. Юу лээ? Power and balance. Нэгсэнтэй эрх мэдэл ба баланс гэсэн анги байхгүй. Тэгэхээр яг гоо эрх мэдэлтэй power corrupts гэж ярьдаг штэ. Тэгэхээр нөгөө эрх мэдэл хүнийг одоо татваргүй болгох. Өөрөө татваргүй болгох. Эрх мэдэл хүнийг шүү дээ. Тий одоо асуудалд оролдог те. Одоо corrupt болгодог л байхгүй те. Одоо юу гэдэг вэ тэр чинь. За эрх мэдэл хүнийг те одоо гажууд болдог заа. Тэр ингээд айгүй олон улсад ялангуяа бусдын төлөө сонгогдож очиод те тэр хүн эрх мэдэлтэй болонготой өөрийнхөө төлөө ажиллаждаг нөгөө өөрийн эрх ашиг сонирхол бусдын ашиг сонирхол хоорондоо зөрчилдөд тэрнээс үүсэж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр ийм асуудал гарахад чи ямар хариулт өгөх нь маш ойлгомжтой байж ажил улс төрлөө орох хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол тийм хүмүүсийг л сонгох хэрэгтэй. Одоо жишээлбэл ард түмний ашиг сонирхол миний ашиг сонирхол зөрчилдөх юм бол нэгэнтээ ард түмний төлөвлөх гэж гарсан бол ард түмний эрх ашигыг чи бодохгүйгээр нэгдүгээр тавих хэрэгтэй байхгүй. Энэ сонголт биш шүү. Энэ шууд ингээ хийх хэрэгтэй чиний ажилчин байхгүй. Гэтэл тэрийг одоо ухамсарлахгүйгээр аргашин тавиад ч юм уу тэрийг ойлгохгүй эсвэл албан тушаалыг эцсийн зорилгоо болгож тавихаар л тавьсан хүнд сонгогдохоор л тэгээд энэ бүх асуудал чинь дуусахгүй байхгүй. Ер нь гинжиглэх шүү дээ. Одоо ингээд яг бодит амьдрал дээр бодохоор ингээ амьдрал ингээд амар өдөр тутмын ахуй амьдрал айгуу дороотоод байгаа байхгүй. Ингээ нөгөө авдаг байсан мөнгөөр олооч авдаг байсан хүнсээ авахгүй. Тэгсэн ирнэ нөгөө амьдарч байгаа байранда төлдөг байсан түрээс нь өсөөлтэй. Тэгэнгүүтээ хооллох гэдэг ойлголт бэлэн гомь идэхээр солигдоод одоо энэ хотоор дүүрэн орон гэргүүчүүд байгаа шүү дээ. Өөрийн гэсэн орон сууцтай залуу хүн ер нь цөөхөн. За одоо 30 гараад нэг өөрийн юмтай болохын сандал гэж ер нь бодож байгаа. Тэнгүүд хүн чинь ингээ идэх хоол амьдрах газар өмсөх хувцас юмнууд нэг хязгаарлагдмал болоод ирэнгүүт залуу хүн чинь нөгөө нэг их орондоо итгэх тий ингээд итгэлгүй тий бүр юм ямар сэтгэл ханамжгүй болоод байдаг юм байна л да. Тэгэд энэ бүх бухимдлаа улс төрчид гэдэг нэг хэсэг хүмүүст ингэж гаргаад байгаа юм шиг одоо сошиал дээр шоолдог одоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлдэг юм шиг байна. Тэгвэл одоо ирээдүйд одоо ямар ийм л юм чинь гээд одоо цухтаалтай нь шүү дээ тий. Ирээдүйд хэдүүлээ юу хийх вэ? Та юуг өөрчлөе гэж бодож байна? Магадгүй тэр хийж байгаа ажлынхаа эхлэлийг тодорхойлсон бол би одоо энийг л одоо зүтгүүлэе гэж бодож байна. Надад бол айгүй ойлгомжтой. Одоо яг энэ ингээд би гинэт ингээд сэдв хайж байгаа л те энэ сэдв гоё юм байна ч юм уу те тийм юусоо биш зүгээр л миний туулсан амьдралын түүх л байхгүй. Миний түүх чинь би бол өөрөө одоо ховдын хөдөөний хүүхэд ч те хөдөөний хүүхэд тэгэл одоо аав ээжийн хүссэн тэр үнцэн те
тэр боловсролынхаа төлөө гаргасан золиос тий одоо боловсролын төлөө бүх юмаа зориулсан тэр суурин дээр л бас дэлхийн боловсрол эзэмшсэн тий. Тэгээд тэр хурж явах явцдаа бол айгүй олон шудраг зүйлсийг тий харсан тий. Тэгээд яг уу би хацтай Харвард хүрч чадсан. Гэхдээ миний жишээ бол ингээд амар тийм ховор жишээ байхгүй. Тэгээ нэгэнтээ одоо тэр одоо дэлхийн боловсрол эзэмшээд ирсэн бол би бусдад яг тэр гүүрэн л болох хэрэгтэй гэж бодож байгаа. Бусад одоо яг л тийм хөдөөний эсвэл зүгээр нэг ингийн айлын хөлтөд одоо боловсролын боломж авах тэр гүүрийг л би одоо байгуулахад нь туслах хэрэгтэй. Боловсрол гэдэг чинь өөрөө ингээд бүгдийн энтэй ингээд танихаар болтол нөхөрчлөх ганцхан том хөрөнгө оруулалт чинь боловсрол гэхгүй. Тэр хүнийг би одоо гэлтэхгүй гэр бүлийг нь тэр улсыг тэр чигээр нь өөрчлөх ганц хөрөнгө оруулалт боловсролын хөрөнгө оруулалт. Тийм учраас ерөөсөө л боловсролын шинжилэл боловсрол яаж одоо шудраг хүртээмжтэй одоо залуучууд хүүхдүүд очдог болох уу, гэр бүлд очдог болох уу. Тэрийг л заавал. Хоёрдугаарт нь болохоор одоо нөгөө сая түрүү яриадсан те. Ерөөсөө нөгөө баялагын шудраг хуралт. Би өөрөө уул уурхайн салбар дээр хөнгөр бол талаасаа те одоо хувийн секторт олон жил ажилласан те. Дэлхийн том компаниуд ажиллалаа те. Тэгэхээр тэрнээсээ би юу сурсан бэ? Монголын потенциалыг л ажигласан байхгүй. Монгол уул уурхайн салбар дээр ямар их потенциалт. Тэр уул уурхайн потенциал буцаад ард түмэнд очдог тэр механизмыг бүрдүүлэхгүй бол бидний асуудал хизээж дуусахгүй байхгүй. Энэ хулгай зэлгийг хизээж арилахгүй. Тэгэхээр энэ шудраг явдаг механизмыг л бүрдүүлэхийн төлөө одоо бүхнээ зориулах хэрэгтэй. Тэгжээж бидний асуудал. Тэгэх юм бол бидний одоо шилбэл өнөөдөр ингээл одоо тэр сая чи нөгөө жишээ дурдсан те өнөөдөр хоолтын оронд бэлэн гомь чинь те өнөөдөр шилбэл анх удаага те одоо шилбэл орон сууц авъя гэсэн хүсэлтэй залуучууд зөндөө тэрийг авч чадахгүй те. Тэрэн дээр л яг төрийн дэмжлэг байдаг бол тэн дээр л зөв механизмаар бүрдүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо нэгсэнтэй одоо нэг жишээ нь одоо баялагын сангийн механизм байхгүй. Уул уурхаагаас орж ирж байгаа орлогын 1% нь боловсрал, эрүүл мэнд тэгээд шинэ залуучууд одоо орон сууц судалдаж авахд урьдчилгаа төлбөр дээр нь дэмжлэг болчихж байгаа хэрэгтэй байхгүй. Энэ бол нөгөө тэр нүүрсдсэний чинь орлого чамд боловсролын чанар болж чинь, чамд эрүүл мэндийн үйлчилгээ болж чинь, чамд анх удаага байр авах чинь урьдчилгаа төлбөр дээр чинь дэмжлэг болчихж байгаа хэрэгтэй байхгүй. Энийг бид нэр бүрдүүлж чадах юм бол өнөөдрийн бидний асуудал бол амархан шийдэж болох зүйл байхгүй та. Ерөөсөө нэг тийм шийдэл байхгүй шүү дээ. Дэлхий дээр шийдэл байхгүй шүү дээ. Тэр шийдлийг нь хайгаад буу юм үгүй шүү дээ. Ойлгомжтой шийдлүүд надад болж байна. Бас хүмүүс нь их зөв хүмүүс байгаа хэрэгтэй. Тэрийг хийх хүмүүс нь л яг тэр хүмүүсийн төлөө одоо өөрийнхөө ширхгийг хоош нь тавьж хагаад хийх одоо ирч хүч итгэл зоригтой хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Тэр наад чинь л ерөөсөө Монголын асуудал цаа. За сүүлийн үе та боловсролын зээлийн сангийн сэдвийг айгуу удаан барьж явлаа те ярьж гин. Тэгээ та айхгүй нү. Тэгээд амар олон хүний дургу хүрэж штэ те та. Бараг энэ байдлаараа намд чинь танд дуртай хүн үлдэх юм уу? Код мод бол байхгүй шүү. Бараг намаасаа хөөгтгөр дайны болгож чадхаар тийм хүмүүс байгаа штэ. Тэгээ та айдгүй юм уу? Тэгэхэд яг үнэлэхэд хийх үгүй юу те. Гэхдээ надад тэр сонголт нь айгүй ойлгомжтой. Хийх ёстой. Одоо би ч одоо уул нь бол банкир хүн байлээ шүү дээ тий. Австральд Харвард төгссөний дараа тий банкир болоод $250,000 цалин аваад Сиднейд тий Америкийн том банкнд ажилладаг. Тэр ч одоо хангалуун гоё амьдрал байлаа шүү дээ. Тэгээд одоо сард л бараг тэр ч одоо бараг 70-80 сая төгрөг миний дансанд ордог тий ингээл. Тэгэхээр чин тэгээд амьдрах боломж надад байсан л дээ. Тэгэхээр тэр болгоныг одоо нэгсэнтэй тий одоо буцааж чад өөрийн хүсэж байгаа тэр одоо миний мөрөөдөд байгаа тэр Монголыг бүтээхийн төлөө би тэр том реформуудыг очиж хийнэ гэдэг одоо шийдвэрийг гаргаа те одоо нэгсэнтэй том золиос гаргаж ирсэн байхгүй. Тийм болохоор одоо улс төрд ингээл одоо зарим том улс төрчдөд гоё таалагдахын тулд одоо шилбэл тийнийг тэгчээр мухаа харагдсан болов ингэчдийн болов те ингээр одоо ингэчдийн болов гэл ингээл айж ингэж эсвэл ингэсэн бол би тэр хүссэн шийдвэрүүдийг гаргаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор болсон жилээс гарах гэдэг бол надад энэ дэр яг үнэхээр эргэлзээ байгаагүй. Ямар ч эргэлзээ байгаагүй. Энийг угаасаа гарах хэрэгтэй байсан. Зөвхөн цаг хугацааны хувьд хийжээ гарахгүй ч юм уу ямар зэрэг асуудал байсан байж болох. Гэхдээ энэ дэр нэг юм баахгүй. Чи зөв зүйл хийхэд буруу цаг хугацаа гэж хизээж байдаг. Зөв зүйл хийхэд буруу цаг хугацаа гэж хизээж байдаг. Харин буруу зүйл хийхэд зөв цаг хугацаа гэж байдаг. Тэгэхээр энийг тэгэхээр одоо олон хүний уур хүргээл те
эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хийх ёстой реформ үнэн мөн. Яагаад гэх юм бол энэ хийгдснээрээ дараагийн хэдэн мянган залуучуудад тэ одоо боловсролын боломж олдно гэж боддоо. Тэрүүгээр дамжуулаад чи хэдэн мянган залуучуудын ирээдүйг өөрчилнө гэж боддоо. Магадгүй Монголын ирээдүй өөрчлөгдөн шүү дээ. Тийм учраас яг би миний өнөөдөр тэр хийх зүйл бол заавал хийх ёстой зүйлийг нэг л байхгүй. Одоо хоёулынхны ярилцлага одоо ингээ хитрхи эерэг болох гээд байна. Тэхгүй. Сэтгэл сөрөг болгол. За 4 жил би 16-аас 20 хоног бол мэдэхгүй юм заяа. Тэр үед бол одоо хүүхэд одоо юугаач мэдэхгүй тэг явж байж. Яг 20-аас 24 оны хооронд бол энэ нийгмийн амьдрал би хитрхи идэвхтэй оролцсон залуучуудын нэг байлаа. Дээрцсэн юм миний одоо хийж байгаа бизнест ч юм уу те эсвэл хувийн амьдрал эсвэл олон нийтийн эрх ашиг таарсан хуулийг бол энэ улсын хурал баталсангүй. Энэ улсын хурал бол бүр амар хогийн ажилсан заяа. Одоо ч гэсэн ордонд хоосон баг штий. Бүгдөө хамгийн маа тастаад явцсан. 4-р өдөр үсттэй өнөөдөр чинь шуулгантай байхгүй л байгаа. Айгуул эртэн 26 хүрхэн. Тэгэхээр та одоо энэ улсын хуралд нэгт хоёрт намдаа энэ 4 жил та нэг 100-аас тэдэн хувийг дүн тавиаж шударгаар одоо нийт хийсэн ажил нь уу? Тийм, ажил нь. Ажлын л ярьж тэ хүмүүсийн бол хоёул ярихгүй. Зүгээр манай нам 100-аас за нэг 12% ажил хотоошо татдаг ажиллаа да гэдэг ч юм уу те. Энэ улсын хурал бол миний зүгээр иргэн үеийн хувьд ажиллахад те энэ 4 жил тиймэрхүү үнэлгээтэй ажиллаа да. Ингээд та нэг зөрөгтэй байгаа байдлаар нь хэлээж. Магадгүй тань сайн ч үеж болно шүү дээ. Тэгвэл сайныг нь хэлээж. Миний бодлоор сүүлийн энэ 4 жил нөгөө одоо эдийн засгийн хэлээр бол нөгөө exogenous shock гэж ярьдаг. Тэрний үсэг үхээр нөгөө биднээс хамааралгүй гадны шок гэхгүй. Аюу тийм гадны шокт онжлоод байлаа те. Ковид нь гараад тэгжсэн чинь нөгөө Украин Оросын асуудал гараал те. Тэр Монгол дандаа шок болж ирдэг. Бүтээгдэхүүний үн өсөх ч юм уу, шатхуун тасалдах ч юм уу те. Тэгэхээр яг энэ яг амаргүй бидний хинч төсөөлөөгүй те. Энэ үед тухайн засгийн газрын хувьд гэсэн те жишээлбэл өнөөдөр эдийн засгийг 7% өсөлттэй байлгана гэдэг бол миний бодлоор бол те одоо сайн хийсэн ажил гэж бодож байгаа. Тэг мөөг. Яг тэгэхээр яг ийм шоктой үед гаргасан шийдвэрүүд хамгийн хүнд шийдвэрүүд байдаг. За нэг талаас нөгөө талаас одоо маш одоо ер нь ардаа би хүртэл болсон зэлийн сан гаргаж ирэх хэмжээнд те одоо жишээлбэл тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг бол өөр амаргүй шүү дээ. Магадгүй 4 жилийн өмнөөс бол би тэр хийж чадахгүйсэн баг. Маш хүнд байсан баг. Гэхдээ энэ нүүрсний улгаагаас эхлээл хөгжлийн банкны асуудал эрдэнэ тэмдэжсэх баахан том хэрэгүүд бүгд ил болоод ирэнгууд одоо жишээлбэл одоо би хүртэл болсон зэлийн сангийн асуудлыг бас ил болох гэдэг те надад амар том хөшүүрэг болж байгаа байхгүй. Тэр сүүлийн 30 жил задарч үзээгүй баахан хулгаанууд задарч байгаа нь бол яг хэлэхэд аим миний бодлоор сайшилтай хэрэг. Тэгээ бусад асуудлууд дээр одоо жишээлбэл те одоо амлсан юмнуудаа хийх үг ч юм уу тийм асуудлууд болсон дөө байгаа хөө. Гэхдээ том реформын шин чанартай асуудлуудыг одоо жишээлбэл 30 жил хийгдэж байгаагүй тэр эсвэл ингээд хажууд суугаад одоо нөхрийгээ те одоо жишээлбэл хусан байж тэр бүх асуудлуудыг дийлгэж тавьж штэ те. Тэгэхээр энэ бол улс төрийн хувьд одоо сүүлийн 30 жил гараагүй том эрд зориг гэж бодож байна. Тэр энэний үр дүнг магадгүй хүртэх үе бидний үе гэж магадгүй ч гэдэг. Өнөөдөр ингээд амар олон хүний бухимдуулан байжтай асуудлууд л ирж тавьж байгаа боловч тэр дараа нь тэр эерэг вэ нөө сөрөг вэ нөө тэр яг хүртэх үе нь яг бидний үе л байх л гэж бодож байна л та. Тэгэхээр дандаа нөгөө альва үе урд үеийн гаргасан золиос төр одоо өсч өндөрдөг те. Яг нөгөө нэг ингээд мэдээж би бас хүм зэгээл өмөрхийг л бодно шүү дээ. Тийм манай хүм зэг. Тэр шиг та бас ажиллаж байгаа газараа бас муулаад ээж болохгүй шүү дээ. Тэгмүүд яг саяны хариултыг чи хийсний дараа таалуулдаг. Ер нь зөв туршлагаараа хэлэхэд одоо таалуулна. Яа тэгвэл өөрөө ажилласан засгийн газрыг өмөөрлөө гээл одоо. Тэгэл өмөрсөн биш бодит байдлыг хэлж байгаа юм бас хэцүү. Гэхдээ би бол тийм бодолтой явдаггүй. Гэтэ таныг өөрчөө би одоо ямар бодлоо яриа сууна хэлдэг шүү дээ. Гэтэ зүгээр шүү дээ. Гэтэ яг энэ дээр хүмүүс аягүй шүмжтэй хамтах зүгээр шүү дээ. Хүмүүс янз бүрийн өнцгөөс харсан. Тэгээ яг энэ чинь хүмүүсийг энэ болон асуудлыг гаргаж ирэхээр бухимжил таарна шүү дээ. Олон хүнийг бухимдуулна те. Тэгэхээр нөгөө бухимдсан хүмүүс чи яг буруугаа тэгэл одоо байгаа хүмүүс рүү чих нь ойлгомжтой те. Тэр хүний одоо natural reaction шүү дээ. Гаргал реакц гэхгүй. Гэхдээ энэ олон асуудлыг гаргахгүй тэгээ яах вэ? Эсвэл ингээд мэдсээр хавд авч хард авч
хав дараад те өнгөр дараагийн усууд нь шийдэн үзье хай те. Эсвэл зоригтойгоор бүгдийг гаргаж ирээд бухимдуулж байгаа ч хамаагүй шийд. Чи ялын сонгохгүй. Шийдгийг л бодно. Харин. Яг өнөөдрийн болж байгаа процесс наацсан баг. Тэгэхээр одоо чи надад ч гэсэн яг тэгэхээр надад ч гэсэн тулгарсан асуудал байхгүй. Болсон зээлсэн гаргаж ирснээрээ би магадгүй мэдхгүй би багварлаасаа гарч ирч чадах юм уу мэдхгүй те. Намайг байвал гарахгүй ч юм билүү би мэдхгүй шүү дээ. Яг гэвэл маш олон хүмүүс тэнд надад амар дургу ууртаа байгаа. Карман дотроос салавч гаргасан. Карман дотроос салавч гаргасан сууж байгаа ч гэж магадгүй те. А гэхдээ энийг гаргаж ирэхгүй бол дахиад хэдэн мянган залуучууд боловсролын боломжоо алдна. Алдснаа ч мэдхгүй амьдрах байхгүй. Харамсалтай байна шүү дээ. Миний хувьд бол энэ хүлээж зөвшөөрч болохгүй зүйл. За ойлгомжтой сайхан ярьлаа. Тэгээд энэ манай сэтгүүл бид өөрсдөө сэтгүүл гаргасан. Бүхэн болохгүй бүтэхгүй ингээ суугаад байлтаа нэвчгээд айлж чадхаараа одоо юмнууд хийгээд тэгээд гарт баригдаж байгаа нэг бүтээл маань энэ сэтгүүл анхны сэтгүүл маань болж байгаа гарцсан. Баярлалаа. Үеийнгийн 7 эмэгтэй залуу насаа хамт үрэх завшаа ингээ сэтгүүл гаргасан баг тият. Та нарт одоо 7 насаа долоолаа тий хэдэн жил болж байгаа? 5 жил. 5 жил болж байгаа тий. Тэгвэл би нэг юм сэтгүүл гаргах гэсэн гэдэг байхгүй. Нэг манай юун дээр аналог подкастн дээр. Бид нар чинь гуруулаа штэ тий. Гуруулаа бид нар ихтэй бүр 7 жил болж байгаа шүү одоо. Тэгээ 7 жил одоо бид нар 163 дугаар гаргасан байна. 163 дугаар 157 ном. 157 ном уншаад одоо залуучууд хүргэсэн байна тий. Тэгээ тэр чинь бол ингээл яг үнэ хэлэхэд зүгээр ингээд ажлынхаа хажуугаар хийж байгаа хобби маягаар хийж байгаа. Ер нь бол зүгээр сэтгэл واخгүй. Би өнөөдөр жишээлбэл одоо нэг сэтгэл уншаад ч юм уу нэг ном уншаад тий. Би өөрөө гоё л хүчтэй тий. Тэгэл тэрийгэ буцаад залуучуудаа одоо хуваалцаж байгаа хэлбэр шүү дээ тий. Цаг урдаг ч гэсэн тэгээ зүгээр одоо залуучуудаа өөрөө хуваалцах гэсэн сэтгэл л واخгүй. 7 жил болсон байна шүү дээ. 7 жил ном уншсан биз дээ. 7 жил ном уншсан. Хүмүүс ч улс төр дөрхөн ном уншихаа болчих юм болов уу гэж би бодоод байдаг шүү дээ. Гэхдээ би уншсан шүү дээ. Хамаа сэтгүүлийг бүрэн уншаад тэгээд хэрвээ болвол гоё ревю бичиж өгөөрэй. Гэхдээ Instagram дээр, Facebook дээр бичих юм бол хүмүүс олон талаас нь янз янзаар хараад иж байгаа. За тэгээд улс төрийн ажилтны амжилт хүсье. Power of now. За баярлалаа.